Юу яцгаана guys? Та бүхэн энэхүү гайхалтай хүүхдийн өдрийн мэндийг хүргэе. Яг одоо би PSP Яармаг Mall дээр ирсэн байна. PSP Яармаг Mall бол Яармагийн 3 дугаар автобусны буудлын ард Horse Motors-ийн ердөө ертөнцийн зүгээр баруун талд нь байгаа. Яармагт бол ийм их барилгууд баригдаа. Сүүлийн үед бол ер нь бол төв буужинж байгаа. Тэгээд Яармагийнхандаа PSP-ийн ойрцсон байгаа шүү guys. Би ялангуяа Яармагын үзчихвэл та бүхэн PSP Яармаг Mall дээр ирж үйлчлүүлээрэй guys. Яг одоо хэдүүлээ орцгоё. Хөрлөө. За PSP ямар гоё том юм бэ. Нөөч зөндөө юм байна. Телевизэр биш үү? Сайн байна уу? PSP Яармаг салбар тавтамаар л. Баярлаа. За би нэг шинэ байранд орсон. Тэгээд тавилга болон электрон бараа хайгаад явж байгаа. Электрон бараа нэг юм бол нэг давхртай телевиз буюу IT-ийн бараа, хоёр дахьтай гэвэл гэр ахуйн цахилгаан бараа, 3 4 давхртай гэвэл мебель буюу гэр ахуйн тавилга байгаа. За танах ямар нэгэн хямдрал урамшуулал байна. Өнөөдрийн байдлаар гэвэл манай дээр Golden ойрон засагч. Шууд. Өнөөдрийн байдлаар гэвэл манай дээр Golden voucher гэдэг зарласан байгаа. Урамшуул нэг гэвэл сая төгрөгнөөс 2 сая 999-ийн хооронд 50,000 төгрөгийн voucher, 3 саяас 4 сая 999-ийн хооронд 100,000 төгрөгийн voucher, 5 саяас дээш худалдаа авалтанд 200,000, 8 саяас дээш 400,000 төгрөгийн voucher гэж танд бэлгэлье. Тухайн voucher дараа нь өөр бараа авах та. Шууд 100% асуулаад авах бас боломжтой байдаг. Өөр ямар нэгэн хямдрал байгаа юу? Golden voucher-с гадна. Golden voucher-с гадна гэвэл 11 сарын сүүлийн 7 хоногт буюу одоо Black Friday эхлэж байгаа. Тухайн худалдаа маань мэдээж 30-аас 80% хямдрах боломжтой. Өнөөдрийн байдлаар гэвэл гэрийн мебель буюу 3 4 давхртай Black Friday эхэлсэн сар дуустал үргэлжилж байгаа. Тавилга дээрээ одоо бол хямдрал байгаа юм шүү дээ. Электрон дээрээ болохоор 11 сарын сүүлийн 7 хоногт тавьцсан юм байна тий. За энэгээр телевизрүүд багш шүү байна. Танах дээр OLED зурагт байгаа юу? Би OLED зурагт гэвэл LG брендийн OLED байгаа. 25 оны хамгийн сүүлийн загвар A11 гэсэн процессортой. Тухайн процессор нь болоод ирэхээр мэдээж хэмэл оюухан дээр суйрлагдсан 4K процессор. Чанар муутай бичлэг видеог өөрөө автоматар сайжруулаад гаргаад ирэх боломжтой. Тэгэд OLED зурагтны гол давуу тал нь гэвэл мэдээж гүн хар өнгийг ямар ч гэрэлтүүлэгтэй орчинд илүү юм байгалийн өнгийг бас ялгаруулж чаддгаараа давуу талтай байгаа. Яа, одоо ингэ хиймэл оюун ухаанаар өөрсдөө дүрсээ илүү нягтралтай чанартай болгож байгаа юм байна те. Тийм гэсэн үг. Энэ ч та сайхан юм байна. Тэр дүрс мөрс бол алхны энэ хэдийн инч вэ? Энэ болохоор 77 инч. 77 инч үү те? 77 инчээс арай жижигхэн 60 инч гэж байгаа юу? 65 инч гэж байгаа. Тийм үү, тэр нь хаана байгаа? 65 инч гэвэл яг энэ зурагтны хой талд нь буюу A9 гэсэн процессортай. Түүний чи A11 үү те? За. Тэнгүүтээ энэ яг A гэдэг нь мэдээж нэг Alpha 9. Өнөөдрийн худалдаа авалтын үнийн дүн нь бол мэдээж 6 сая 999 200,000 төгрөгийн Golden voucher бэлгэлж байгаа. Тэгээд voucher-с гадна PSP бонус картанд нь 208,500 төгрөгийн бонус буюу 3% бонус гэдэг voucher-тагаа нийлээ бараг 410,000 төгрөг өөрийнхөө хүссэн барыг сонгоод авах боломжтой гэсэн. PSP бонус картанд орж байгаа юу те? Надад бонус карт байгаа нөх хүнс авч яхад өгдөг юм те. Тэрэн дээр ч орчин. Нэмэгдээд орчин. Хүссэн үедээ ашиглаж болно гэсэн үг. Энэ бол бүр амар гоё харагдаж байна надад бол. Ерөнхийдөө энэ 77 инчийн OLED-ийн зурагтыг үзэх цайг нь яг тохируулаад энэ бодыг тавьсан байгаа. Энэ ингээ хэдэн метр вэ? 3 метр байдаг үү те? Тэ энэ 3 орчим байгаа та. Яалч гоё юм байна. OLED зурагтны надад таалагдсан хамгийн гоё юм гэвэл Netflix-ээр кино үзэхээр цаанаас аюу гоё гардаг. Яг дүрснийхэн чанараа яг гоё мэдэрч гардаг. Тэр нь бол надад нэлээд таалагддаг. Тэгээд би ингээд OLED гэдэг байгаа байхгүй юу? Францд байхдаа OLED хэрэгжилж ирсэн. Тэгээд нэгд OLED зурагт үзээд сурчхаар өөр зурагтнууд ер нь жоохон гологдоод эхэлдэг. Яг үнийн хувьд бол угаасаа өндөр байдаг OLED. Гэхдээ LG-ийн OLED хамгийн боломжийн. Sony-ийн OLED ари үнэтэй лөө. Хэдэд өглөө Sony бүр 5 сая төгрөг одоо энэ дээр чи нэмдээ авчихна шүү дээ. Тэгэхээр энэ хүү LG OLED бол OLED дотроо бас харьцангуй боломжийн үнэтэй гэж хараад байгаа юм. За принтерүүд байна. Принтер авцсан. Компьютерүүд байна. Окей, компьютер байгаа, PC байгаа. Компьютерч төрөлөөр байна да. Тэгээ шуналдаад яах вэ? Компьютер байгаа. iPhone 17 ирсэн байна. 17-оор селфи хийв үү шүү дээ. 16 17 хэрэг харьцуулж үзье. 17 16 хэрэг ялгаа юу байна? За нэг иймэрхүү. MacBook-нууд байгаа юм байна. Окей, MacBook Air. За ер нь бол байхгүй юм байна уу. За бид нэр юу хайж байгааг бичсэн байгаа. Одоо галт огооны хэсэг рүү орох юм байна да. Пилетик шарах шүүгээ халаагч угаалгын машин.
За угаалгын машин хайж байгаа. Гэхдээ гайгүй том багтаамж сайтай. Тэгээд өөр дээрээ хатаадаг угаалгын машин. Гэхдээ боломжийн үнэтэй. Үнийг бас боломжийн. Өнөөдрийн хувьд гэх юм бол LG брендийн бас ялгаагүй 25 оны загвар одоо 100% бүр автомат буюу хатаагчтай. 11 кг хувц угааж 7 кг хувц хатаадаг. Мэдээж хатаасан ч болно, хатаахгүйсэн ч болно. Дээрээсээ дан ганц усаар угаагаад байхгүй учраас мэдээж өөр дээрээ хүүхдийн хувц угаах жоохон ариутгаж уураар цэвэрлдгээрээ бас давуу талтай угаалгын машин байна. За удахгүй бүл нэмбэл хүүхдийн хувцас угаадаг юмтай юм байна тий. Тийм. Тэгээ мэдээж ноос ноолоор идлийг гэмтээхгүй угаадаг мэдээж өөр дээрээ програмтай. За давхар бас ус цахилгааны хувьд маш бага хэмнэлттэй. Та хэрэг хэмжээний хувц хийж угаана. Хийсэн хувцсан чинь тохируулаад өөрөө мэдээж жирэнгээ тааруулаад тасаад очична гэсэн үг. 11 кг багтаамжтай ч гэсэн одоо 5 кг хувцас хийсэн ч гэсэн тэрэндээ тааруулаад өөрөө усаа ингээд яваад шууд 11-ээрээ их ус өрөхгүй байх юм шүү дээ. Өрөхгүй гэсэн үг. За энэ түүл аягүй дайжгүй маань аягүй таалагдлаа. Тэг нэг юм асуух гэсэн. За. Энэ угаалгын машин ингээд 1 2 гэсэн энэ хоёр зураас дээдэг штэ. Алинд нь яг боко хийгээд алинд нь яг ангижрууд юугаа хийх юм бол ерөнхий бокийг бол ийшээ. Тэнгүүтээ ангижруулагч буюу зөөлрүүлэгч, өнөртүүлэгч ийшээ, шингэн боко ийшээ их зориулттай. Би насан туршдаа буруу хийсэн байна. Би нэг рүү дандаа боко хийдэг байсан шүү дээ. Oh my god. Угаалгын машины дараа плетик, чарах шүгэ тэгээд хижүү сорогч тий. Яг энэ гурав. Яг гурван их гурвал надад хэрэг байгаа. За, плетикний үед гэх юм бол манай дээр мэдээж хамгийн чанартай брэнд гэх юм бол мэдээж Electrolux брендийн керамик давцсан буюу сав голохгүй бүх төрлийн сав суулган дээр ажилладаг плетик байгаа. Тухайн плетик маань энэ сая 599,900-аар зарагддаг. Мэдээж та хэрэг хэмжээний жижигхэн сав эсвэл жоохон дунд зэрэг сав тавих юм бол савныхаа хэмжээгээр өөрөө мэдэрч нэгсэндээ зохицуулж хална гэсэн. Тэгээд дээрээсээ нэг гой давуу тал нэг үйл мэдээж бууз ч гэдэм үү битүү чанагчаар ашиглаж байгаа үе цаг харах шаардлагагүй бол өөр дээр нь цагийг сануулчаад цаг нь дуусангууд өөрөө автоматар унтарчна гэсэн. Тэгээд энэ хой талд нь гэх юм бол мэдээж юм зөөн сав суулга тавьж болно. Мэдээж жижигийг тавьж болдгоор давуу талтай. Өөрөө саваа мэдрээл жижиг мод жижигэн том бол томороо тэгнэ гэсэн үг. Тэгэхээр бас тог хэмнэлттэй болчихжин тий. Тэгнэ гэсэн үг. Окей, энэ аюу гоё юм биш. Энэ өстой таалагдлаа. Тэгээд шарах шүгэний хувьд ер нь бол би нэг шарах шүгэ хэрэглэдэг. Бараг сардаа ганц хоёр пицца хийх нөө дахиад шарах нөө тэгс хэрэглэдэг. Жохон дундаж, жохон боломжийн үнэтэй шарах шүгэ. Тэгсэн мөртлөө дайгуу чанартай найлна. Дундаж үнэтэй, боломжийн үнэтэй хаяадаа ашигладаг гэх юм бол Modern Candy гэдэг энэ Итали буюу Европын брендийн ийм шарах шүгэ байна. 999,900-аар зарагдаж байгаа. Мэдээж бусад шарах шүгэтэй яг ижилхэн дээрээс болон доороос халдаг. Тэгээ шарах шүгэ нь мэдээж хойтолтой сенстэй. Өөр дээр нь дагалдаж ирж байгаа хэрэгслүүд нэг юм бол ийм хоёр листтэй. Мэдээж ийм электрон цагтаа гэдгээрээ давуу талтай ийм боломжийн үнэтэй шарах шүгэ байна. Шарах шүгэн дээр хийж болох бүхэл хоолыг хийх боломжтой. Тийм пэйж дээр одоо би Apple юуг нь анхааруул юм зүгээр юм бэ? За пэйж дээр ерөөхдөө юм халаах, гисгэх үйлчлэгээтэй байдаг учраас яг гадна талын загвар дизайн буюу одоо нөгөө бусад цахилгаан бараатай чинь зохицохын илүү анхаарч авал зүгээр. Манайх чинь саяын плетик юу чинь хар өнгөтэй байгаа тий. Тий хар өнгөтэй байгаа. Тэгэхээр бүр тасгаар энэ барагдаж байгаа. Илүү гоё харагдана. Яагаад гэвэл наа чи өөрөө бас толин нүртэй учраас. Тийм ээ. Тэгээ толинд хараад ижлэх юм биш тий. Шарах шүгэ чи өөрөө бас тол. За энэ юу вэ? За энэ болоод ирэхээр зүгээр энгийн халаах гисгэхээс гадна мэдээж хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу шаарж болдог. Уг нь нэг олон юм байхгүй байна. Нэг бодлын амар юм тий. Сайхан шолуухан дараал. Тэгээ старт авал ажиллана гэсэн. За кофе хаяа ер нь нэг их уудаггүй би. Хаяа нэг сэргээх журмаар 7 хоногт нэг 2 өдөр ч юм уу тий. Уудаг. Харахлаар бас үний хувьд одоо нөгөө хэдээсээ харьцангуй өндөр байна. Эдгээр одоо ямар ичээдтэй болоод одоо ийм байна. За энэ кофе чангичуд маань 100% бүр автомат гэдгээрээ давуу талтай. Мэдээж үрлэн болон нутаг кофе аль алийг хийн. Үрлэн кофе хийхдээ өөр автоматар дотроо ботолчихно. Ботлох хэмжээгээ бас өөр автоматар нарийн тааруулаад өгнө. Үргэн, бүдүүн, нарийн ширхтээ. Ботлох чи одоо эргүүлж хэрэг тэрийг одоо өөрөө хийчихнэ гэсэн үг. Тэгэнгүүтээ эдгээр нь болоод тэгэхээр 100% бүр автомат гэдэг нь кофего ботлохоос гадна мэдээж өөр дээрээ сүүний савтай. Тухайн сүүний савндаа сүүгээ хийчихэд хүссэн кофего нэг канав дээр дараал уучих боломжтой. Капучино, латте, американо гэдэг. Тэгээд мэдээж өөр дээр усны савтай учраас усаа ишээ хийчихнэ. Кофенийхоо шүүр эднийг өөрөө ингээд тусдаа ялгачдаг учраас илүү давуу талтай. Эдний ялгаа нь гэх юм бол мэдээж үзүүлэлт буюу загвар дизайнаас хамаарат
Үнэ нь өөр. Доотлын эднүүд нь болохоор бүр автомат мөртлөө энгийн загварууд нь. Дээдлийнх нь болоод ирэхээр кофенийхоо амт шимийг гадна талаас нь шууд өөрийнхөө хүснээр хатуу зөөлнөө бас тааруулж болдгаараа даваа талтай кофе чигчүүд байгаа. Дилон гэж хаанх юм бэ? Итали брэнд. Өө кофе чанагчууд нь харъя. Тэгж одоо ерөөхдөө өөртөө яг дорлож хийдэг кофе чанагчууд маань энүүгээр байна. Тэр нь болоод ирэхээр хагас автомат буюу одоо нэгсэндээ сүүний савгүй. Яг хагас автомат гэдэг нь тусдаа аяганд сүүгээ хийж хөөсрүүлчихэд кофен дээр найруулж удаагаараа. Яг өөртөө нөгөө дурлаж хийдэг загварууд маань эдгээр яг бариста буюу те яг тэртэй ээжлэн үрлэн буюу нутаг кофегаа өөрөө хийчихэд нутагаа хийчихэд энэ чинь бэхлэнгүүтээ өөрийгөө өөртөө бариста гэж бодоод шууд өөр автоматаар ингээ бүх үйлдэлээ гараараа хийх боломжтой л гэсэн. Өнөөдрийн хувьд гэх юм бол та бүсэл энэ кофе чанагчийг доор бэлэн буюу шууд өөрөө шууд бэлтгээд өөрөө шууд сонголтоо хийгээд уух бүрэн боломжтой байгаа шүү. Энэ доор та орж ирсэн хүмүүстэй кофе үйлчлүүлж байгаа хүмүүсүүдтэй хүссэн кофег нь уулгах боломжтой. Тэгэл да. Тэгвэл яг энийг ингээд ууж үзье. Яг энэс нь те. Та бүхэн ч гэсэн би элбэг орж ирвэл хэрвээ над чиг жоохон нойр хүрээд байвал шууд ингээд кофе уугаад сэргэх боломжтой. Guys, бүрэн автомат машинаас кофе уух гэж байна. Сэргчлээ юм гоё. Кофе ууна гэж бодсон. Яг кофе уухгүй. Одоо нэг тест хийсэн гоё. Кофе чанагч унтраад асах үедээ юм бахардлаа зөвлөлт. За, хүссэн кофега эндээс сонгож болно. За. Ийм юм байна. Long кофе, американо, эспрессо бүгд биш харуудаас нь сонгоё. Лонг нууц. Лонг уугаад өөртөө гоё тааруулаад тэрнээс яаж. Тэгэхгүй бас жижигээр бол бүгдийг нь уушдаг дараа нь жоохон хурцч магадгүй. Nice. Хай. Автод өнөртэй үзэл бүр гоё. Тийм ээ. Кофеных нь өнөр нь. Тийм ээ. Яг кофений өнөр үзчихсэн шүү. Кофений өнөр нь гэхдээ хамгийн гоё. Энэ бол цаанаа л гоё тайвшруулж. Цаанаа л нэг юм гоё болгодог. Одоо дан ус. Одоо шингэлж байгаа юм байна. Тийм шингэлж байгаа. Тийм болохоор дотроо нөгөө алинаа бутлаад байгаа шүү дээ. Яг энэ. Энэ дотроо миний нөгөө түрүүн яриад байгаа кофенийхоо бодлого хэмжээг нэгээр тааруулчих. Тэгээд нөгөө нундаг кофе хийх гэж бол ишиг хийдэг. Үйл бол ишиг шүү дээ. Тэнгүүтээ оригиналаар. За өөрийнхөө брэнд. Өөрийнхөө брэнд. Өнөр нь хүртэл. Тийм биш үү. Яг кофений үр гайхалтай. За таамсад жоохон хатуулах та. За. Зя guys. Сэргэлтийн төлөө. Сэргэн мандалтын төлөө. Жоохон халуун байна. Яг л кофе, яг л хар кофе сайхан. Ямар ч хүн уусан сэргэхээр. Би өмнө Францд байхдаа өглөө кофе уухгүй үедээ тийм смути хийдэг байсан байхгүй. Ногоонгийн детокс гээл. Тэдрийг хийхэд зориулагдсан гоё. Тэгээ хаяа нөх хөлдүү жимс идэр хийдэг болохоор мөстэй гэж байдаг лөө те. Хөлдүү болон хатуу юм хийх гэдэг шүү дээ те. Тэгэхээр ерөөхдөө юм шилэн байвал их зүгээр. Энэ шил үү? Тий. 100% шилэн. Мэдээж хүний биед ямар нэгэн хор нөлөөл байхгүй. Энэ савнаасаа гадна дахиад өөр дээрээ хоёр юм тустай сав ирж байгаа. Грамын савтай. Дотор нь мэдээж нөгөө жимс болон ногоогоо эксерцснийхаа дараа тухайн савндаа хийгээд уух боломжтой. Багтаамж нь овоо том юм байна те. 1.5 литрийн багтаамжтай. Brown гэдэг нэг өөр герман брэнд. Хоёр хүн бол хангалттай асуудалгүй уучих шүү дээ. Будаацдахгүй уучих нь шүү дээ. Будаацдахгүй. Баг 3 чууч нь 500 грамаар. Тийм байна. Эний нэг гоё юм нь вэ штэ. Өөр дээрх аягандаа ингээд зүсгчээ эндээс нь салгаад аягандаа хийчихдээ. Тэгэхээр заавал томоор хийхгүй хаяа зүгээр жоохон смути уух гэж байгаа бол ингээд нэг аягаар явчихна. Тэр ингээд хоёр шиг аягтай ирж байгаа давуу тал нь аюу их байгаа байхгүй юу? Энийг бол авах юм байна. Энийг бол эргэлзээгүй авлаа. Тэгээ бүр томоор хойлоо ч юм уу смути хийж байгаа үед томоороо хийгээл тэгээ жижигнэр зүгээр хаяа жоохон смути хийж байгаа бол жижигнэр ингээд хийчих юм байна. Смутигээ хийлээ. Авлаа, тийш харууллаа, инглээ. Ингээл хичээл сургуультай, тэ спорт хийхдээ ингээл аваа явчихна. Өөр илүү туу аяг заваартуулахгүй, над чиг залахгүй, аяг угаах дургүй хүмүүс бол ингээл аваа явчихна. Энэ томьёогоо заваартуулах шаардлага байхгүй. Гайхалтай биш гэж юу? Guys, технологи. WMF чи юу лээ? Герман билүү? Герман брэнд. За энэ сав суулгууд юугаараа
онцлог бай. Амар чанартай Яг харагдаж. нь бусад брендийг бодвол нэгдүгээр 100% ган гэдгээр давуу талтай. Тэгээ дээрээсээ дотор тал нь зурагдаад байхгүй, ховхорч унаад байхгүй. Индукц, керамик болон бүх төрлийн савсуулга буюу плетгэн дээр ажиллах боломжтой болоод ирж байгаа. Тэд голохгүй байна тийм. Плетэг голохгүй. Тэгээ хамгийн гол нь ган учраас нөх хүний эрүүл мэнд талдаа тийм сөрөг нөлөөлөл байхгүй гэдгээрээ давуу талтай. Тэгээ ган болоод ирэхээр энгийн зүгээр энгийн хааш маашиг бодвол хамаагүй хүнд. Тийм байна. Жинтэй байна. Тий. Сүүлийн үед чинь нөгөө ер нь шардаг юмнууч айгүй хүний биед зарим айгүй муу гээл те. Тэгээ тэр нь яг нөгөө хүний биед муу гэдэг нь одоо хит халаад ирэхээр нөгөө мах ч юм уу шингэн зүйлс маань ингээд өнгөнд хувираад гам материалаас ялгарсан юм хувирангуудаа хүний бие рүү ороод тэгээ мэдээж тухайн хүний биед нь яваандаа жоохон сөрөг нөлөө гардаг учраас Урт хугацаанд урт хугацаанд тий. Энэ бол тийм асуудал байхгүй. Асуудал байхгүй. Пүү хөргөчнүүчийн зүгээр овог аймагаараа биш те. За над шиг өндөр метр эртээ бараг 2 метртэй хөргөч байна уу? Энэ нь ямар зөвүүн гар вэ? Энэ ямар өндөр хөргөч вэ? Надаас ийм өндөр хөргөч байдаг юм бах та. Яаж зүрхэлж байна? Энэ ямар гоё хөргөч вэ? Зөвхөн BSB Ярмар салбарт 11-р сарыг дуустал бүх төрлийн гар утас, компьютер, электрон бараануудыг шимтгэлгүй зээлээр олгож эхэллээ. Зөвхөн BSB-т. Сайн байна уу? Өө энэ үгээр чи ямар гоё бөөдөнгууд байна. Өө ямар гоё юм бэ? Цаанал ингээ хүлээ ач суумар санагдаад байна. Энэ ч амар тухтай юм шүү дээ. Энэ хаандах юм юу вэ? Бөөдөн бэ? Энэ бөөд нь болохоор Польш улсын бөөдөн ба. Польшийн одоо Taranko Mebel брендийн Lagos гэдэг нэртэй загварын. Одоо зочны өрөө нь болохоор энэ урдаас харж байгаа. Тэгээ бөөд нь болохоор энэ. Тэгээ цэвэр царс модон хөлтэй, тэгээ даацын порлонтой. Тийм суулт өгдөг гэсэн тийм классик загварын бөөдөн ба. 14 саяас 9 сая хүртэл хямдрлцсан байна тийм хямдарсан. Яг одоо бол маа дээр айгүй өндөр хямдралтай урамшуул явж байгаа. Black Friday. Сайн хямдарч иш байна. Энэ гэхдээ бөөд дотор нэлээд үнэтэд орж байгаа юу энэ? Тэгээ ер нь бол бөөдөн дотор бас үнэтэд орж байгаа. Одоо нэг энэ оруулга моруулгууд нь бүгдээрээ яг цэвэр царс модоор байдаг болохоор нэгдүгээр ашигласан материал, хоёрдугаар нь нэг бөөдөнгийнх нь дүүргэлт мөргөлтөөс шалтгаалаад юм. Энэ угаасаа суухад л шууд мэдэгдэж байна. Ер нь бол. Чи бөөдөө үзэж байгаа юм уу? Чи ямар бөөдөө үзэж байгаа? Тэр дээш юм уу те? Ээжтэйгээ бөөдөө үзэж байгаа юм уу? Оо за. Бөөдөнгөө сонгосон юм уу? Гой бөөдөө сонгосон уу? Оо за. Хөл амрагчтай юм уу? Ямар гоё юм бэ? Хөл амрагчтай бөөднүүд нийшээ байгаа юу? Тэгээ хөл амрагчтай бөөдөнгүүд дээр дөрөв давхартай байна. Би бас хөл амрагчтай бөөд авлаа шүү. За ёо. Би бас хөл амрагчтай бөөд аавн за. Энэ ямар брендийн хаанаас орж ирсэн? Одоо нөгөө орж ихээр коридорт нэг юм байдаг шүү дээ. Өөдөөс Sideboard тий. Тэр нь тавих гэдэг байгаа байхгүй болон Энэ болохоор бас тий болон яг тийм зорилттой тий. Польш улсын Wujek Mebel бренди одоо Manila гэдэг нэртэй сээр загварны. Тэгээ бас яг цэвэр эко E1 хавтан ашиглаж хийсэн гэдгээрээ давуу талтай. Хамгийн гол нь ер нь бүгдээрээ л эко тийм цэвэр модурцсан шахмал тавилгаад байна. Тэгээ дээрэс нь бас ил харагдах бариул байхгүй айгу минимал загвартай. Цэвэр тийм байна. Яг минималист гоё. Ингээд өөр дээр энэ дээр ингээд зүгээр тийм ингээд. хөл маягийн бариул. Янз бүрийн найш юм байхгүй ингээд зөхөж юм байхгүй. Ой норм орноо чинь цаанаал бүр ингээд унтчмаар санагдаад байна. Ямар гоё тухтай харагдаж байна. Оо ёо ямар сайхан юм бэ. Оо сайхан ингээд баг. Оо сайхан. Уучлаарай. Манай хаах цаг болсон биш үү? Юу вэ? Би хаана нэ? Би BSB дээр байгаа юм уу? Тий, BSB мэй. Би хэдэн цаг унтсан бэ? Та сая 3 цаг гар унтчихлаа. Хүүх. Хүй, хари. Юу вэ? Орой болсон биш. Газ юм аваад явъя. Юмаа сонгоод явъя. Тавилгаа аваад сонгоё. Энэ ямар гоё тухтай матрас. Энэ яадаг матрас вэ? Энэ матрас нь болохоор анти-стресс гэдэг загварын матрас. За Польш улсын одоо Кристиано гэдэг нэртэй загвар байгаа. Удалсан бүрштэй хөдөлгөөн тусгаарлагчтай.
За тэгээд нэг углааг нь бас аваад угаачиж болдог болохоор айгүй тийм давуу талтай. Тэгээ яг нэг яг идэлгээ талаасаа гэх юм бол та ингээд хид хідэн талаар нь ингээд 6 сардаа нэг мэг ингээд дөрвөн талаар нь эргүүлээ харах юм бол өөрийнх нь бүршинд нь бас их хэлтэй. Тэгээ нэг хүний биеийг яг ингээд 7 секшнд нь хувааж агаад нурууг амраадаг болохоор та бараг сайн унтсан баха. Тийм баха. Сая хөвцнээс ханжин тэгэл нам унтцсан биш үү? Стрессээс ангижруулагч гэдэг юм шүү дээ. Тийм баха. Стресстэй л байгаа юм байна ер нь бол. За энэ матрасаас бараг авах юм байна да. Түрүүнээс агаагаад байгаа. Яг агаагаа үтсэн юмны хажууд ирээл ингээд суугаад байгаа. Ингээд таарад байна уу? Яг хажууд юм байж таарад байна уу? Жаа хин гэдэг. Нөмө. Оо за. Нөмө ангийнхандаа юм хэлэх юм агаагаа бичлэгээ. Оо за. Ээж нь хаана байгаа? Оо за. Агаан бичлэг хийж хаад яг хажууд гинт гарч ирээд байгаа юм тий. Ямар ч сан матрасаа тэгвэл баримжаа авчлаа. Одоо тэгвэл матрас нэр чи оорч хэрэгтэй тий. Ор матрас ойшин тусдаа зарагддаг тий. Тусдаа зарагдаж. Миний хувьд энэ орны хувьд бол иймэрхүү орнууд бол яг болж байгаа. Иймэрхүү зөөлөвчтэй ийм Хурц ирмэг шууд тий хурц ирмэггүй ийм хатуу биш. Иймэрхүү орнууд сонирч байгаа хгүй ийм зөөлхөн юутай орнууд байгаа юу өөр. Өөр айгүй олон төрлийн сонголт. Сөхөгддөг механизмтай доороо агуулгах савтай гэж байгаа. Энгийнүүд гэж байгаа. Тий доороо нэрээ агуулгах савтай бас гоё тий. Одоо нөгөө хялбар сөхөгддөг болохоор байнгын хэрэглээний юмнуудаа хийхэд бас бүрэн боломжтой. Тэр чинь өстой баг нэг шүүгээ нэг юм тий одоо хувцс ч юм уу ор шкаф ч юм уу. За ингээс сөхөгддөг. Оо nice. Айгүй хялбар. Тэгээ доороо юм агуулгах савтай. Иши чинь бараг дахиад 2 хүн ороод унтчих юм шүү. Тий. Тэгээ яг нөгөө гол давуу тал нь сөхөгддөг механизмууд нь ингээд голдуу нэг юм арам төмөргүүгээд юм хөндлөвч мод нь 2 тустай байдаг болохоор яг зөв хуваарлт хийгээд айгүй их даац авдаг. Бас айгүй уян модтой. Хуваарлт хийж штэ. Тий. Мод нь бас их уян. За ингээд буулгах. За буулгахаар чи яаж буулгах? Шот зэрэг дараал. Тий. Ингээд болчих юм тий. Дээшлүүлэхтэй. Баг зэрэг. Ингээд. Ингээ өөрөө бараг ингээд. Нөх яах, нөх хүч орохгүй. Жохон өргөчгөл л өөрөө дэвшилчих. Жохон. Хараа жохон ингээ өргөчгөл өөрөө ингээд дэвшиж байгаа юм байна. Нэс гоё орно шүү. Тэгээ яг таны хайжсэн юм зөөлөө. Хурц зэрэг байхгүй тийм загвартай. Энэ бас гоё юм за намхан суулттай. Намхан суулттай гэхлээр чинь юу яриад байгаа зэрэг доошо. Одоо өндөр биш. Тэгээд ямар ч тийм хурц зэрэг гэж байхгүй бүгдээрээ зөөлөвч. Энэ намхан суулттай орнууд гоё санагдаад байгаа. Яг л ингээд хаяа ингээд шууд ийшээ өсөрч ингэж яахлаар ямар ч ийшээ амар тий. Энэ ор ямар нэгэн доороо юутай юу? Агуулгах сав бол байхгүй. Нөө намхан суулттай болохоор арай өөр очсон. Тий, ерөөхдөө тийм гэсэн үг. Тэгээ өндөр толгойтой болохоор ер нь матрасны хэмжээ ерөөсө голохгүй загвар. Өндөр зузаан матрас байсан ч гэсэндээ толгой нь ерөөхдөө өндөр болохоор бүх матрас ер нь тохирч байгаа. FSC сертификаттай. Цэвэр царс модон. Эрүүл мэндэд сөргөнөлөөгүй. 100% эко Европ тавилгууд зөвхөн BSB мебелт. Хаяг Ярамгийн 3 дугаар автобусны буудлын ард Хорс моторсын баруун талд BSB Ярамг мол салбар. Зөндөө буудлууд байна. Тэгээ буудлын чи ер нь бол яг том өрөөний гол хамгийн гол яг хэсгийг ингээд гэрийн үзэмж, гэрийн дулаан байдал аюул чухал юм шиг санагддаг тий. Танаа буудлууд чи хаанаас орж ирж байгаа вэ? За одоо яг энд харагдаж байгаачлан одоо Польш болон Герман буудлууд нь энэгээр тавигдсан байгаа. За ор болдог болон энгийн суулттай. За тэгээд автомат тогон залгаж ажиллаад суудлын гүнээд хааруулдаг гэх мэтчлээ. Энэ хэсгээр болохоор маа дээр сүлд орж ирсэн шинэ Польш улсын Pushman брендийн загварууд орж ирсэн байна. Ер нь бол Европоос орж ирж байгаа. Ерөнхийдөө бол Европоос орж ирж байгаа. Туркээс бас орж ирдэг загварууд байгаа. Хонконгоос орж ирдэг загварууд байгаа. Хонконгоос орж ирдэг нь болохоор нөгөө хөл амрагчтай буудлууд л авчиж. Хөл амрагчтай гэдэг түнс яриад бах. Тэр нь одоо хаана яг хөл. За хоёулаа ингээд тойрж байгаа бас. Хоёулаа тойрж байгаа харъя. За эдгээр нь бол жишээлбэл одоо нөгөө нэг Польшийн Pushman брендийн шинэ загварууд нөхгүй. Суудлын гүнийг тааруулцдаг. Одоо бараг шахуу оруулцдаг гэсэн. Энэ одоо тогонд бол залгааг байна. Тогонд бол залгаждаг байгаа. Энэ болохоор ингээд гүнээ ингээд суудлынхан гүнээд харуулад оруулцдаг гэсэн бараг л. Энэ USB-нүүд харагдаад нэдэрч болохоор нөгөө утас цэнгэлэх зориулттай тий. Хоёр талтай айл айлан дээр нь өдөрлөг байгаа. За Европ буудлууд бол ихэвчлэн айгүй өргөн суулттай байдаг. Дэрээ авчих юм бол ер нь хүн бол өөрөө ганцаараа унтчих. Ингээд энэ биш тий. Тий. Айгүй өргөн суулттай. Энэ зайн өргөн гэсэн үг тий. Тэгээд доороо бас оруулцдаг. Энэ бол жишээлбэл айгүй өргөө оруулдаг бас Pushman брэнд шин загвар юм. Энэ өргөн болохоор илүү тухтай болоод явчихж байгаа. Илүү тухтай. Ингэж баг хөвтөнгээрээ ингэж байгаа юм шиг болчихно шүү дээ. Тий, яг зөв. Ямар гоё тухтай юм бэ? Тэгээд одоо ганцаараа амьдардаг хүн жишээлбэл унтыг ихэд заавал оруулах шаардлага байхгүй. Дэрээ авахд бол хангалттай. Тийм ээ. Тэгээд баг энийг аваад тий, дэрээ авахд энийг аваад ор юм биш тий.
Айгу хурд. Хамгийн гол нь нэг энэ Portland-ын дүүргэлт мөргөлт нь айгуу сайн. Тэгээд ер нь 3-5 жилдээ бол суулт өгөхгүй гэдэг цаг юу. Тий суулт өгөх чинь бас айгу Тий, одоо хэлбэрийн авахчдаг бол зарим юунууд чинь нэг 2-3 сар болоод доошчдаг тий айгу гоё яжсан аа. Одоо Европ бодонгууд бол ихэвчлэн тийм байхгүй. Тэгээ дээрэс нь ням бактери өрчихгүй, одоо халууд өгөхгүй. Ялангуяа одоо Герман болон энэ Porsche бодонгууд нь одоо pet friendly гэвчтэй. Амтны уснаас шигдэхгүй. Амтны ус айгу чухал шүү нэ. Тий, амтны уснаас шигдэхгүй. За тэгээд ус нэвчих процесс маш удаан болоо явчихдаг. Тэр яг нөгөө халууд өгөхгүй. Тэгээд одоо айгу тухтай, хамгийн гол нь 5 тухтай байна. Халууцахгүй хөдрүүлэхгүй гэл. Юу н бас нарийн юм байна. Бөөдөн сонгох чинь зүгээр нэг өнгө загвар биш юм байна тий. Доторх үзүүлэлтүүд нь хамгийн чухал. Доторх үзүүлэлтүүд нь их нарийн юм биш үү. Үеийн ямар гоё гэгээлэг. Манай том өрөө ер нь жоохон би гэгээлэг гэж төсөөлөд байгаа юм. Энэ хоёр нь яг гоё болох юм байна. Тий, энэ хоёр нь болохоор бас яг адилхан загвар. Герман улсын Steinfeld брендийн Maverick гэдэг нэртэй загвар нь баггүй юу. За урт нь болохоор 2.90 см-тай. За тэгээд Datsun Portland-оос гадна нэг зигзаг бүрсэн байдаг болохоор суулт өгөх процесс маш бага. Суулт багтай тий. За тэгээд нэг манай дээр зарж байгаа буудлуудын углаа нь авагддаг болохоор нэг шийдсэн шийдэл нь юу гэх юм бол хэрэг амархан өгдөг материалтай байдیں۔ Тэгэхээр одоо та жишээлбэл буудангаа цэвэрлэх шаардлагатай болно шүү дээ. Тэгэхээр нэг илгээ ачаар арч юм ингээд арчаа цэвэрлэж болно. Шууд ингэ чийж арчих зориулттай гэсэн үг тийм. Эсвэл нэг вакуум клинерээр ингээд арчаа цэвэрлэж байна. Айгу хурдан хэрэг өгдөг. Юу н одоо авахдахгүй ч гэсэн тийм. Углаа нь авахдахгүй ч гэсэндээ хэрэг амархан өгдөг материал. Нэмэлтээр үйлдэлүүд айгу их болоо явчих. За нэгдүгээрт ингээ хүзүүнийхэн туршлагынуудыг босгочих боломжтой. Оо за. Буцаага хэвтүүлчихнэ. За тэгээд доороо агуулгах сав нь айгу хялбарч хөгждөг. Тэгээд маш том агуулгах савтай. Ингээд доороо байнгын хэрэглээнийхээ юмыг хийх боломжтой. Хялбарс хөгждөг болохоор үн ингээд тогтчих чинь тий. Ингээд тогтчихж байгаа. За та ингээд юмаа ингээд агуулчих юм байна. За тэнтлийнхэн хоёр нэг юунууд нь бас яг адилхан. Хүзүүнийхэн туршлага нь босгочих болно. За тэгээд дээрэс нь ингээд оролцдог. За ингээд тий. Туршлага нь унахгүйгээр ингээд оролцдог болохоор тэрнгүүрээ бас их давуу талтай бол авчиж байгаа. Тэгээ энэ сөхөгдөн тий. Толгоогоо амраач гэсэн үг шүү дээ. Энэ хүзүү амрагчууд нь бүгдээрээ босч. Өөх. Энд чинь бүр мангар томор болчихлоо шүү дээ. Өргөн. Зүүн болон баруун талтай болонтой загварууд байгаа. Өнгөний сонголт гэвэл хар өнгө бас байгаа. Энд чинь нөгөө юу нийслэх нь нөгөө түрүүний тий яг адилхан одоо нөгөө цэвэрлэх процесс нь адилхан дээрээс нь зигзаг бүр Datsun Portland яг суулт нийслэх нь тий бас сайн. Уус маргач нэг яг албан ёсоор бүх брэндээсээ оруулж ирдэг болохоор та одоо нэг намайг худлаа ярьж байгаа үнэ ярьж байгааг яг брэндээр нь хайж ороод үзүүлэлтүүдийг нь харчиж байна. Би дараа нь шалгах шүү дээ. Та шал. Энэ Pushman гэдэг брэнд нь болохоор аягүй сайн. За нөгөө хөл амраагчтай буудан гэдэг хүмүүс яриад байгаа. Ишнээс хойш 3-4 сонслоо. Сая дээр жоох хөвгт хүртэл хөл амраагчтай буудан авсан гэл яриадсан. Хөл амраагчтай буудангууд маань бол ерөөхдөө одоо энэгээр байгаа бүх загварууд байна. Эдгээр одоо ингээд бүгд хөл амраагчтай. За автомат болон механик янз. За та ийшээ сууж би тань энэ дээр тайлбарлаад өгье. За миний хөлийг амраагаад өгөөч. Одоо энэ хөл амраагч нь болохоор нэгдүгürt манайх юу айгүй дууч юм багтай. За тэгээд нэг зай талбаанаас хамаарат хоошоогоо ханлууга тулгаад тавих боломжтой. Нэг амар сүртэй зайтай заалны гол мол байгаад шаардлага. Зай үлдэх шаардлага. Ягаад гэх юм бол баг зэрэг урагшилж оруулж байгаа таан зарсан. Тийм шүү. За тэгээд гүйцэд ажиллахлаараа баг оролцдог. За хоёрдугаарт яаж юм гэхээр ингээд нурууныхын түвшлийг одоо ингээд өөрийнх нь суултандаа тааруулчих жоо. За ингээд өөрийнх нь нурууныхын хэлбэрт тааруулаад за хитрхийх гэж юм бол буцаага жоохон доош нь болгочих жоо. За хүзүүч хитрхийх гэлжээгээд хам бол хүзүүгээ ингээд босгочих жоо. За ингээд ийм гурван төвшөнд үүд. Нуруугаа жоохон дээшлүүлчих. За нуруугаа жоохон дээшлүүлэх. Өн чинь жинхнээсээ хамраагаад байна гоё. За тэгээ хамгийн чухал яг энэ процесс нь юу гэх юм бол таны яг энэ зүрхний чинь хэмээс хөлний хэсэг нь ингээд дээшлээд за тэгэхээр та ингээд нэг жоохон жингүүдлийн мэдрэмж авч илүү амардсан байна л да. Тэгээд яг энэ загвар нь ямар загвар юм гэх юм бол яг Хонконгд үйлдвэрлэгддэг Cheers гэдэг брендийн загвар юм. Энэ Cheers гэдэг брэнд нь өөрөө яг энэ үйлдэлээрээ дэлхийд тэргүүлдэг. За тэгээд голцоо яг загваруудаа Европ руу гаргадаг тийм загвар юм байдаг гот. За энэ бөөрийнхээ дээр нь дарах юм бол ингээд бүх үйлдэлээ зэрэг буцаах боломжтой. Энэ загвар дээр хамгийн том давуу тал нь өөр юу вэ гэх юм бол өөр дөр юм саунд бартай мини одоо хоом чадвар шиг. Тэгээд 3 төвшөнд тий. Дуу гарна гэсэн. Тий. Та одоо нэг зурагтайгаа ч юм уу хол бичиж болно. Тэгэхмэдлээ өөр дөр юм саунд бартай байхгүй энэ хэсэгтээ. Энэ хэсэгтээ саунд бартай. Дугуйлт нь айгуу сайн. Энд юугаар Bluetooth-ээр холбоотой. Bluetooth-ээр уцтайгаа ч юм уу зурагтайгаа холбоо тавьчих болно гэсэн. Чинь ингээ wireless chargerтэй. За ингээ wireless charger. Уцаа цэнгэлж шүү дээ. Уцаа цэнгэлж гараад шүү. Одоо хамгийн Оо энэ чи бүр яриад байна хөөе. Оо дугуйлт нь айгуу дайжгүй. Энэ тий яг энэ хэсэгт байж. Тэгээ ер нь харьцангуй цэвэрхэн дугуйлттай айгуу. Тийм байна. Энэ дээр дараад байгаа. Тий ягны юм. Чи ингээд гоё дууныхын дөргөлтөнд баас нь орж ирсэн. Тийм бэйс нь айгуу сайн. Тэгээ хамгийн гол нь манай том зааланд ингэж сонсогдож байгаа. Гэрт бол энэ бол айгуу
Тийм байна. Тий, хангалттай хоомж ядах шиг тий. тий. Тэгээ бас нэг давуу тал нь энэ загвар дээр юу гэдэг юм бол одоо та нэг гэрийн хэмжээндээ тааруулаад хүснээрээ загварыг өөрчилж болдё. За жишээлбэл одоо энэ хэсэг нь ингээд яг адилхан байгаа хэсгийг энэ хэсгийг та аваад энэ талдаа залгаад энэ хэсэгтээ богинохон болчихно гэсэн. Тэгээд энэ тал нь арай урт болно. За Хин чин. тий ийм. За энэ нь бол механик хүл амрагчтай. Тэгээ бүүүүлэгчтэй 360 ирдэг загвар. Бас яг саяны чирс гэдэг брэнд. Бүүэлүүлээд явах нь шүү. За тэгээ хүл амрагч нь гаргаад ирчих болно. Хоошоо налаад хөвтүүл нилээ хөвтчих. Оо. Хамгийн гол нь 5 тухай аягүй сайтай. Сайн байна. Нэр нь бол. Механикууд нь болохоор шууд хөлөөрөө юм дараад яачин дөө. Ингээд явчих тийм ээ тий. Пүү эн чи юу вэ? Шууд ингээд уцаа гараараа барихгүй. Guys. Технологи. Энэ яа дээ? За ингээд энэ нь болохоор бас тогон залгадаг wireless chargerтэй тэгээд уцаа тогтоодог тавиуртай. Тэгээд хүл амрагчтай. Энэ дээр өөр дээр зэнхтэй юм уу? Тэгээ өөр дээр зэнэглэгчтэй. Та шууд тавих юм бол таны уцны чинь хэмжээнд тааруулаад уцаа чинь базаад авчих. Оо тийм үү. Үш. За Шууд ингээд батчлаа шүү. тэгээ нэмэлтээр одоо та энийг ингэж янз янзын хэлбэрт тааруулж болно. Тэгэлжлээ. Хажууд шиг эргүүлчих болно. Оо эн чин. За тэгээ дээрэс нь юм хөл амрагч. Энэ ямар даварцсан юм бэ? Уцаа бариулах нь шүү. Бөөдөн гараа. Оо зүгээр ингээд. За ингээд тухалж хажуу талдаа юм кармантай одоо амттан гаа хийж Оо ийшээгээ чипс мипс фаст фуд хийчихэл ингээд суучих нь шүү дээ. тодорхой хэмжээнд бодиттой байсан учраас суулт юм дэг. Урагшаа guys, өвн манай циркчнийг хуулаад байна шүү дээ хөөе. Бид нар ямар муухай манай циркчнийг хуулаад байна. ямар нэгэн байдлаар бэртэж гимтлээ гэж бодох юм бол манайх нэг аль биесийн эрхтэйгээр оруулж ирдэг болохоор яг нэг үйлдвэрлэгч улс руу нэгж холбогдож байгаа Сэлбэг гаргаж байгаа нь шүү дээ. Тийм, сэлбэгийн захиалаад өгөх бүрэн боломжтой. Хуцаа тавилаа. Базлаа цэнгэлж өглөө. Энийг авч болохгүй байна. Энийг авбал өдөржин зургатаа үзэл хитчих юм байна. Эвгэн байна. Хитрхи тухтай. Нэмэлтээр тийм ном уншдаг гэрэлтэй загвар гэж бас байгаа. Оо эн чин жинхэнэ минийх юм биш үү? Булантай давуу талууд нь гэх юм бол наад чи одоо яг түрүүнийх шиг зохион байгуулалтаа өөрчилж болдог. Нэг талдаа булантай болгоцсон байгаа хэсэг нөхгүй. За элийн унтрааж байгаа л гоо ингээ номоо уншвал тухтай юм байна те. Ингээ сайхан номоо уншаал. Тийм мини бар маяг юм сууж байгаа юм шүү дээ. Оо энд дээр нэг хүүтийн юм хийчихэл энэ дээр гаргаж ирж тавиал ингээл зүгээр номоо уушаа сууж ах юм байна. Номныхаа гэрлээ ингэ тохируулаад нэгэн тойрныгоос садаа болохгүй гэрлээ унтрааж байгаа. Энэ бас хүл амрагчтай бай тээ. Тий адилхан. Бас яг хүл амрагчтай. Энэ Тэгээ булан өнгөн болох боломжтой. өнгөн их гоё өрмөц өнгөтэй юм байна. Наач манай гэртээ өнгөн яг давхрахгүй байна. За энэ загвар нь болохоор одоо манай Porsche-с орж иж байгаа Pushman брендийн загвар. За Big Body гэдэг нэртэй загвар. За яг нэршгэ Big Body юм Big Body тий. Яг нэршгэ King size оруулчихж байгаа. Түүх Ер нь буудан гэхэд бол айгүй өргөө оруулчихж байгаа. ийм том оруулчлаа шүү дээ чи одоо. Метр 82 метр гэсэн үг юм. Оо чи хэдэн хүн орох юм бэ? Ер нь бол баг над чиг өндөртэй хүн бол ингээд хөвтсөн ч болохоор. Шпротл бол хэдэн хүн байна? Над Баг чиг 7 8 уу. Тугаараа тэр чигтээ үзэгчдэрээ тэр чигтээ хөвтөж байгаа Netflix үзэж болох юм байна. Үзүүлэлт бол яг адилхан. Зигзаг бүрштэй даацын порлонтой. Ер нь бол даацын бүрш порлонуудтай. Хэрэг амрах өгдөг материалтай. Тэгээ нэг түшлэгнүүдээ өргөчлөөрөө бас доороо агуулгах савтаал явчих. Одоо өөрийнх нь дэрнүүдийг энэ доороо агуулсан байгаа. Айгүй олон дэртэй. За дэрийг бол та бол яаж ч болоо яаж л хэрэглэх байх. Тийм байна. Дэргүү тавьсан ч болно. Ямар ч юм бэ? Уучлаарай та зүгээр үү? Яагаад гоо нээлсэн бэ? Харин надад нэг асуудал гарчлаа. За танд ямар асуудал гарсан бэ? Би шинэ гэрт нүүгээд тэгээд тавилгууд авсан баггүй эндээс тавилга электрон бараанууд. Тэгсэн чинь миний мөнгө хүрдвэ. Уг нь аюу гойгоо тавилгууд авсан. Тэгээд тавилгууд авчмаар өд. Дансандах мөнгө манд хүрдэггүй. Энэ асуудалгүй. Та манай BSD финансын зээлээр дэлгүүрийн бүх барааг урьдчилгаагүй хүүгүй авах боломжтой. Нэр юм уу? Та ямар бараа сонгосон бэ? Би нэлээд хэдэн электрон бараанууд тэгээд 3-4 тавилгууд сонгосон. За тавилгын барааг та 4 хуваах нөхцөлтэй хүүгүй шинтгэлгүй авах боломжтой байгаа. Электрон барааг бол хүүтэй 36 сар хүртэлх хугацаатай. Шууд шийдвэрлээд авах боломжтой. Өө тийм үү. Тэгвэл би одоо заавал бүх мөнгө өгөхгүйгээр боломжоор өгөөд тэгээд дараа хувааж өгч болох юм байна тийм. Боломжтой дүнгээрээ та урьдчилгаа төлөлт хийж болно, хийхгүйсэн ч болно. Хүү. Ямар гоё юм бэ? Яг одоо яармаг салбар дээр 11 сарыг дуустал бүх төрлийн барааны зээлэн дээр шимтгэлгүй өргөдлийн хураамжгүй зээл олгогдож байгаа. Тэр болохоор зөвхөн яармын салбар Тийм, дээр юм. зөвхөн яармаг салбар. Бусад одоо зээлийн боломжууд хамаагүй бүх салбар. Хамаагүй бусад дэлгүүрүүдэд бол хамаагүй. Зөвхөн яармаг дээр. За. Гайхалтай.
За тэгэхээр guys ямар ч байсан эхний ээлжинд тавилгуудаа BSB-гээс сонголчлоо. Тэгээд би ч ядарж гин, мөнгөч дууслаа, оройч болж гин. Тэгээд бичлэгээ дуусгая. Тэгээд та бүхэн яг манай гэрт энэ хүү сонгосон тавилгууд ямар харагдахыг би яг home tour хийж үзүүлнэ. Тэгээд хүн болгон лайк дарж, эртээ бүтгүүлээрэ. Тэгээд дараа юмсээр уулзлаа. Түр баяртай guys.